За сайн байцгаана уу? Намайг Дүлгөн гэдэг. Юуны төрөнд та бүхэнтэйгээ энэ энергийн урсгалаар мэдчилж байна. Би өөрөө ухамсарын сэрэлт болоод 3 жил болж байгаа. Тэгээд өөрийнхөө мэдрэмж надаар дамжуулагдаж байна. Хилэгдэж байгаа үгийг та бүхний сонорт бас айлтгах гэсэн юм аа. Тэгээд талархаж байна. Намайг өнөөдөр сонсож байгаа энэ бичлэг хүрж байгаа бүх хүнд урьдчилан талархаж байна. Тэгэхээр та бүгдийн бас ухамсарын сэрэлт явагдаад эхэлсэн явагдах төвшөндөө ахих төвшөндөө бүр илүү сэрэг төвшөндөө бас хүчин авах төвшөндөө явж байгаа юм байна. Тэгээд бүгдээрээ энэ ухамсар сүнслэг замыг хандаа туулж байгаадаа бөөндөө нэгэндээ сайн уу гэж хэлж талархъя. Энэ замд бүгдээрээ ганцаараа биш, бид нэр бүгд өөрсдийн гэсэн хөтөж, өөрсдийн гэсэн сахиус, өөрсдийн гэсэн багш нар дотоод буян гадаад хамаагүй байж идгээ. Тэгээд хамгийн гол нь дотоод тэр дуу хоолойгоо ялгаж сонсох нь эхлээд хамгийн хүнд даваануудын нэг юм шиг байдаг. Яагаад гэвэл энэ их эго дуу хоолойны араас, энэ их бодлын шуугианы араас бид жинхэнэ ухамсар, жинхэнэ мөн чанар, жинхэнэ би хинбэ гэдгээ сонсож анзаарч чадхаа болсон байдаг. Заримдаа л нэг бидний сүнс ухамсар хүмүүс юу гэж нэрлэж болно. Тэгтээ цаад утга учир нь нэг л зүйл байдаг. Мөн чанар нь бол нэг л зүйл. Тэр нь бол нөхцөл олзол үе хайр, инрэл, нэгдэл, ад жаргал гэд нөхцөл олзол үе сайхан аз жаргал хайр байж идэг. Тийм болохоор үүнийг сэрж байгаа тохиолдолд их хайрлж гамнаж яг дөнгөж нөгөө нэг лаасаад зулнасаад тэгэнгүүт өөрөө ингээ гараараа ингээ сайхан лаага унтраахгүй тулд ингээд бариад хамгаалж өгөх хэрэгтэй зүйл байдаг байгаа. Ягаад гэвэл шинэхэн төрсэн ухамсар өөрөө их тийм эмзэг байдаг. Янз янзын энергийг мэдэрдэг. Яг л нөө нялх төрсөн хүүхэд айгүй эмзэг, чимээ шуугаанд эмзэг энергинд эмзэг, ээж нь холтоод яваад өчгөөр эмзэг байдаг штэ адилхан бидний шинээр төрсөн ухамсар ч гэсэн яг тэрнтэй адилхан эмзэг байдаг учраас бид нэр их хайрлж хамгаалж өгөх хэрэгтэй байдаг. За ийм болохоор бид нэр ингээд эготойгоо найзалж эхэлдэг. Тэгтээ хамгийн түрүүнд энэ эго гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгэхээр бөөгөөрхөө туршлагаас ярил би өөрөө сэтгэл гутраллаар ингэж сэржсэн хүн. Сэтгэл гутралаас болж энэ сүнслэг зам руу ороод тэгээд би ямар нэгэн илүү агуу хүч байдаг гэдэгт итгэж байна тий. Амьдрал яг ийм биш байхаа. Бид нэр ингэж зовж амьдрах ёстой биш байхаа. Ингэж төвчж амьдрах, ингэж ер нь энэс илүү утга учир байдаг байхаа гэдэг хайж эхлээд сэтгэл готролд ороод угаасаа ингэж хайхаас өөр аргагүй болоод амиа хорлмоор ингэж санагдчихсэн үе байсан. Тэр нь болохоор 2020 онд ковидын үеэр тэгээд тэндээс ингэж миний аялал эхэлсэн гэж би бодсон боловч яг үнэндээ бидний аялал бүр өмнөөсөө эхэлсэн байт юм бэлээ. Тэгтээ яг тэр ухамсарын сэрэлт болоод яг эго хуурамчтэй би төвт бодлоо. Жинхэнэ би биш юм байна гэдгээ харж салгаж эхэлдэг. Тийм ингээд анхны шат болсон 20 оноос хойш. Тэгэнгүүт би яасан бэ гингүүд
өөрийгөө олно гэд өөрийгөө ер нь олно одоо хамаагүй өөрийгөө л олно л гэж бодож байсан. Өөрийгөө хаана л болгоцсон одоо мэдэхгүй. Гэтэ нэг л биш байна гэдгийг бол мэдээд. Тэгээ би өөрөө Америкт амьдардаг. Тэгээд Вашингтон DC хотод байдаг. Тэгээ тухайн үед би аюу нэг хатаг наз дээр гардаг байсан юм а ковидын үеэр маш их хатаг гарсан. 2 жил үргэлжилсэн. 2 жил хагас нэг гараал арай гэж зүгээр болгож идэл дахиад 2 3 4 гараал тэгээд энд иншүүрэнс байхгүй тэгээ яаж чинь дотроосоо би нэг тийм яг имлэг улам одоо яг Европ имлэг антибиотик эднэрээр дардаг эмчилгээгээр нэг явахыг хүсээгүй. Гэхдээ мэдээж хэрэг urgent care орж мэдээж хэрэг тусал эднэр хийлгээж антибиотик эднэр зүгээр гэрээрээ өөрөө ингээ хараар гарууж үтсэн. Ерөөсөө юу ч тус болохгүй байсан. Тэгээд тэрнээсээ үүдэлтэйгээр мацаг сонирхож эхэлвэ мацаг. Тэгсэн чинь л бүр юм иддэггүй уудаггүй хүмүүс те ааран хоолтой хүмүүс байдаг гэл ингээл мэдээллүүд гарч ирж шүү. Тэгэл нөгөө нэг бодол эго чи юу гэл ингээл гайхт юм байгаа. Агараа олтон хүмүүсээ бүр тийм бийж болт юм уу гэл. Тэгэл яг нэг агаран хоолтой хүний бөөрө нөгөө нэг орс хэлтэлтэй тэгээд ихэнх материалуудаа ихэнх энэ сонирхолтой юмнуудыг орс дээрээс олж мэддгээс гадна багасаа зүүн бэлгийн тулаан үзэх их дуртайсан. Тэгээд зүүн бэлгийн тулаан үзээд нэг юм өөр амарсан би юм далтыг ингийн далтын ертөнц гэж байт юм болоо далтыг хардаг болох юмсан ингээл өөртөө ингээл тоглоал те дотоод хүчтэй амжуул чинь энэ төр гэл ингээл өөртөө тоглоод бэж идэг байсан. Тэгээд за ер нь мацаг бариад тэгээ өөрийгөө олъё гэж бодоол жоохон мацаг ингээд бариад эхэлдэг болсон байсан юм аа. Тэгэл янз ингээл юмнууд сонсч эхлээл. Тэгээд яг хөө нилээ жоохон нэг тийм хэцүү нөхцөл байдалд орсон байсан гэх юм уу. Тэгэл тэгсэн чинь энд манай DC-д энэ ногоо олтон хүн байдаг гэж шүү. Гүйдэг ногоо олтон бүр айгүй мундаг олон мянган километр гүйдэг. Тэгэл тэр хүнтэй уулзъя гэж бодоод дугаар нь ч нэг өөрийнх нь хаяг маяг дээр байгаа л одоо тий хандвин данс манстай тийм хүн байсан. Тэгэл залгаал тантай ингээд зөө ярьж болох гэсэн чи ярьж олно гэж ярьж байна. Уулзаж болох гэсэн чи уулзаж олно гэж дуудаж байна. Тэгэл ингээл яриагийн сонссон чинь ер нь бол бас ингээд өөрийгөө олох юмд ингээ яваад нэг мэдсэн чи айгу таргалцсан байсан гэл тэгэл ингээ гүүж эхлээл гүүгээл тэгээ гүүж яхад тэр нэг одоо хитидэн гэдэг тэр нэг энэ өөрийгөө ялан дийлж тэр гүйлтээр маш их өөртөө юм даралт зовлон үүсгээд тэгээд ингээд ухамсарн сэрсэн тийм ингээд хүн байсан. За яг тухайн үед бол би яг ухамсар сэрэх мэрэх гэдгийг бол өөр дээр бол мэдэрч яг үзээгүй бүр яг энэ л ах шиг байна гэдэг ч юм уу те тэр мэдрэмжийг бол авч үзээгүй байсан. Тэгэл сонсоол тэгээд би энд нэг Аризонад нэг бөө хүн байд юм а. Индиан бөө уламжлалт тийм Америкийн индиан бөө байдаг гэж сонсч ирсэн. Тэгээд хүмүүс очиж үзүүлдэг гэд. Тэгэд ер нь тэр хүн дээр очие. Бүр юм road trip те нэг юм газрын аялал хий. Нэг эргээс нөгөө эрэг рүү явъя. Тэгээ явахдаа бүр ингээ мацаг бариад тэр хүн одоо тэр мундаг гүдэг хүн бит хоёр цуг мацаг бариад тэгээд аяллаа эхэлсэн. Гинтийн шийдээд ер нь л өөрийгөө олъё гэд. Тэгэл замдаа үлсэж байгаа, уйлж байгаа, яаж байгаа, ухаарж байгаа. Тэгээ замдаа ингээ явж байгаад би тэр хүн ухамсарын сэрэлт гэх клуб хаусын группийн гишүүн хүн байсан. Ментор хүн. Тэгээд клуб хаусаа сонсон, давхар би сонсон. Тэрний сонирхолтой л яриа байгаад шүү. Хүн болгоно л нэг ухамсар яриад л идэг. Би болохоор мэдхгүй сайн ойлгодгүй. Тэгээд тэгсэн чинь тэнд нэг номны талаар ярьж байна. Тэр бол Эдгар Толлигийн Шинэ ертөнц гэдэг ном.
Тэгсэн чинь би тэрийг нь бүр нөгөө нэг уншина гэд бодоод яг юу материалууд ингээд цуглуулж байхдаа яг юу гэдгийг нь бол мэдэхгүй. Тэгтээ нөгөө нэг уншина гэж бодоод аль хэдийн ингээд нөгөө нэг юу сонсгол байдлаар ингээд татаад авцсан байжээ. Тэгэл замдаа тэрийг сонсоо явж байгаа юм чинь. Тэгэл за тэр эго гэдэг юм чинь сайхан сайхан харагдаал цэгцрээд явна. Одоо энэ айдас гэдэг чинь өөрөө маш том эго, маш том одоо эго бодол энэ оюун тархины ингээ хүлээс одоо орчин үеэр тэгэл эго гэж нэрлэжээд байгаа. Одоо бодол болгоо яг үнийг хэлээ бид нэр одоо яг гисэн ирээд дотоод дуу хоолойгоо сонсч үзээгүй л гэдэм билээ. Тэгэхээр энэ одоо дэлхийн ертөнд дээр материалын ертөнд дээр болоод байгаа зүйлс бүгд бидний одоо итгэл үнэмшил биднэрт заагаад өгсөн хин нэгний бичиж өгсөн л програмчлал гэсэн үг. Яг програмчлал одоо компьютерийг ингээд нэг ийм үйлдлийн системтэй байлгана, ийм байлгана гэж бичээд өгчтэй штэ тий. Зарим одоо компьютерт ингээд нөгөө нэг шивэх мэвэх програм байхгүй, зураг янзлах програм байхгүй бол зарим нэг одоо компьютерт бэж идэг гэдэг юм уу эднэр ингээ бүгд одоо мэдлэгийн түвшинд орж ирээд дадал болоод тэгээ бид нэр заавалчгүй ингээд цаг үрээд суугаад мэдээд хичээгээд одоо юу гэдэг ингээд энэ мэдлэгийг олж авдаг гэж боддог тий. Тэгээд энэ болгоно нь ингээд биднэрт ингээд яг өөрсдийн шин санаа манаа бол биш зүгээр яг л суулгаад копи паст хийгээд өгсөн л дийлэнх програмууд хаана өсөж төрсөн тий соёл иргэншлийн тэр зүйлсүүд тэгээд дийлэн одоо бид хүн төрлөختөнд бол бидний нэгтгэдэг зүйл бол бидний одоо инстинкт тий амьд үлдэх зүн совин зүн гэж байгаа тий одоо аюул ирэх юм бол цутаахгүй их альсвал хүчтэй юм болвол одоо өдөөснөөс дайрах ч гэдэг юм уу өөрийн зүйлээ ингээ харамлах гэл одоо нөхөн үржих гэх ингээ инстинктүүд байдаг дээр нэмэгдээд энэ бас ингээд эго гэд одоо бидний нийгэмшүүлдэг бас програм байдаг бахны. За одоо тэгэл тэр эгогийн чинь нөгөө нэг таниад ирэнгүүд нэгээр энэ яг өөртөөгөө танилцж эхэлж байгаа юм чинь би өөр нэр яагаад ингэж боддог болцсон би ямар траума багада авцсан би яагаад ер нь ингээд хүнд итгэдэггүй лээ хүмүүст итгэдэггүй лээ юу боллоо надад юу тохиолдлоо би юунаас олж ингээ итгэлээ хугалчаад ингээд өөрийгөө зовоогоод яваад байгаа лээч гэдэг юм уу тийм тэгэл ер нь бол их л юм байна л да одоо жишээ нь хүн юм идэхгүй бол өхөн мах идэхгүй бол би яг үнэлсөө төлбөрөөд өгчих юм байна гэд одоо дийлэх монголчуудын хүчтэй махны одоо програмчлал бидний тархиндас ингэ суусан байдаг. Энийг нь буруу зөв гэж ерөөсөө шүүж байгаа юм бол биш шүү. Бидний бас нөгөө тарих эго хийдэг зүйл болохоор ингээд нөгөө шүүдэг, шууд шүүмжлээд ирдэг. Одоо ингээл харьцуулалт үүсэх гээл те шүүмжлээл энэ болгоно нь ингээд харамсалтай бидний эго яжээ нэг бодлын тэр нь маш бас азтай гэж хэлж болно. Бид нөр өөрсдөө гэж бодоол андуурал өөрсөндөө ингээл зовлон үүсгээл те өөрсдөө хүнтэй харьцуулаад заавалжгүй ээж аавын хэлснээр явах гал заавалжгүй сайн охин байх га хичээгээд ч юм уу те аль эсвэл юм одоо шашны ингээд програмаар одоо тархиа аваалгачаад за тэгэл гим нүгэл би бол маш гимтэй хүн байнга л би гимээ аминжлах ёстой хүн гэл ингээл өөрөөсдөө бүр юм бузар музар хүн гэж боддог болцсон тийм ухамсарын дороотолд орцсон тэгээд ингээд жинхэнэ хайранд итгэхээ болцсон ер нь дийлэнх ихэнх нь одоо тооцооллын харилцаанд эсвэл аюулгүй байдлын харилцаанд ингээд ордог болцсон. За ийм ингээд нийгэм ирчлээ. Хүн болгон шүмжлээд байна те итгэх үнэн гэж алга инээ тэрэ гэл бухимдал одоо дайн дажин энэ тэмдгүү болоод коронавирус эднэр гараал ингээл дэлхийн ертөнцийн ер нь ингээд их өөрчлөгдөж энэ нэг эго вирус энийг маш буруу бид нэр ингэж эгогоо хөгжүүлж өөрийн бие биш хуурамч зүйлийн араас ингэж хөөцөлдөж дотоодосоо биш гаднаасаа ингэж хариу хайж дандаа юм дотоодын санаа зовнил төгшүүр те энэ уйдгар гуйныг одоо юу гэдэг хин нэгнээс салаа шааналсан одоо тэр шархалсан зүрх мөрөх гэд энэ болоно
дотооддоо ингэж бясалгаж идгээж анзааръя харъя юу болчих вэ яач вэ гэж өөртөөгөө найзалж яриахаа болжээ те. Тэгээд тэгэж яриахаа болсноос гадна дандаа гадагшаанаа хайж хурдан гаргаар арх уух, шоудах найз нөхөдтэйгөө те юу ч хамаагүй ингээд яриад чалчаад цаг хугацааг өнгөрөөжлээвэл ингээд жаргалтай болцсон хамтдаа нийлээ юу хийж байгаадаа утга учир өгдөггүй ер нь юу ч хамаагүй хийж л байвал гэдэг юм байр суурьтай. За тэгэл нэг бидний одоо хайр мөн чанар дүүрэхгүй байгаа тийм шүү дээ. Тэгэхээр бидний бас юм нэг нэгнээс хүсэж идэг иремийн хайрч дүүрдэггүй юм байна. Тэгээд ирэнгүүд бид нэр ингээл хэсэг хугацааны дараа бидний гормонууд ингээд жоохон дурлалын гормонууд нар маань ингээд унтраад ирэнгүүд нэг нэгнийхээ өөсөвийг олж харж тэрүүгээр нь одоо барьцаалж доромжилж ингээд унтрааж хамаг галт цогийг ингээд унтраагаад ингээд явж байна. За энэ нь бол ингээд бидний цуул алдаатай юм эго програмчлал бодол. Энэ бодлоос бүх юм үүсэлтэй тий. Тэгээд бодол болгоно би өөрөө юм байна гэж бодоод тэгээд бодол болгоно өөртөөгөө хамаартуулаад одоо хүн ингээд чамлуу гудамжинд явж агаад нэг за таньдаг хүн чинь хараагүй ч юм уу таниагүй ч юм уу өөрөө дотроо ууртаач байсан юм хамаагүй нэг муухай хараад ширүүн байгаад өнгөрчлөө гэж бодоход энэ удаа яатсан би яатсан энэ надад уралцсан бах таа гэл ингээл өөр дээрээ тусгаж ирээл те. Тэгэл ингээл гайхаал юм одоо янз бүрээр ингэж бодоод ингээд төөрөлдөөд би төвт эгод ингээд төөрөөд яваад идэг байх нэ. За тэгээд энэ эгоны талаар энэ бодлын талаар одоо энэ зовлонд бий буюу энэ травманы талаар гэд ярих юм бол маш их юм байгаа. Тэгээд үүнийг одоо сайхан тайлбарлаж өгж байгаа ном сурах бичгүүд сайхан судар ариун сайхан номнууд зөндөө байдаг болчиж маш талархууштай. Тэгээд тэр номнуудын яхаа аргагүй нэг нь бол Эдгар Толле багшийн шинэ ертөнд тэгээд одоо цагийн хүч гэд хоёр ном бол байгаа. Тэгээд тэрийг ингээд бас унших юм бол эхний ээлжинд тэр нэг цөм хүү юу лээ нэрээ гэдэг юм сэрэлт орж ирнэ. За ийм байна. Энэ надаар дамжигдж байгаа зүйл бол би бол өөрөө бас биш. Энэ урсгал, энэ энерги, энэ газар тэнгэр хоёр энэ одоо мэдээллийн сантай холбогдож тэр мэдээллийн сангийг нээж онгодоороо дамжуулаад ч юм уу бясалгалаараа ч юм уу хамаагүй хүмүүс янз бүрээр ингээд тэрийг нэрлэдэг. Гэхдээ утга санаа бол ижил зүйл. Тэгээ бид нэр өөрсдөндөө ингэж мэдээлэл авч тэрийгээ ингээд ухаарж, хоногшоож ингэж тархиныхаа блокуудыг гаргадгаас гадна жинхэнэ юмны мөн чанарыг харж эхэлдэг. Одоо за хинч надад одоо юу гэдэг хинч надад ингээд энэ за энэ нүдний шил энэ бол ийм өргөтэй ингээд нүдэндээ ингээд зүүдэг ингээд тэгдэг энэ бол ингээд нүдний шил ягаан өнгөтэй мөнгөтэй гэдэг ингээд итгүүлж үнэмшүүлээгүй. Тэнгүүд би шууд энэ эдийг аваад би хизэж харж байгаагүй болвол тэгэд манай ингээд дээр үеийн одоо ухамсар сэрсэн байсан мундаг одоо бөөнөр мундаг тэнгэр үзэлтэнгүүд мундаг ламнар гэд одоо ям бясалгагч нар гэд мундаг хөгшчүүд маань мэрэгд маань бүх ингээд юмны ингээд мөн чанартай ингээд зүгээр харьцаад мэдээд ингээд мэдээллийг ингээд авчиж болдог байсан бахнэ. Тэ? Одоо хүний биений өвчний ч гэсэнтэй мэдээлэл энэ одоо тэдэн насандаа ингээ гимтээд бэртээд
сэтгэл санаа нь бас ингээд травматай тийм хаалт үсээд ингээд тэрнээс болоод ингээд ийм үр дагаврууд ингээд гараад үсээд ингээд явж байгаа ишивимэн бүдлээ явж байгаа үр сад минь байна да. Энэ туслаад өгч хэмсэн даа л гэж үг нь бол боддог. Тэгтээ бид нэр өөрсдөө нөгөө нэг энэ яг бодлоороо эгогоороо энэ зүйлсийг энэ сайхан одоо хүч мэдрэмж байдаг гэдгийг өгөөсгээд ухамсар байдаг сүнслэг ертөнц яг энэ бидний дотор байдгаас гадна энийгээ нээж хөгжүүлэх ёстой байна гэдгийг ингээ марччихдаг. Нэг л мэдрэмжтэй хүмүүс гэхээр тэ өөр хүмүүс байдаг, надаас тустай хүмүүс байдаг гэж бодцдаг. Яг үнэндээ тийм биш. Бид нэр бүгд сайхан сэрэх хэрэгтэй, ухамсараа сэрэх хэрэгтэй, бүргийг ярих хэрэгтэй гэд ийм ер нь бол бас агуу даалгавартай. Дэлхийн ертөнцийн энд хөтөч энерги байх одоо бас агуу хүчтэй ийм сайхан гэрэлт ухамсарууд гэдгийг ингээ марцсан. Мөн чанар нь бол ингээд нөхцөл олзолгүй хайр, талархал, хайр, инрэл, ад жаргал, баяр баясгал хязгааргүй юм сайхан баяр хөөр, баялаг, өөрөөсөө баялаг бүтээгч нарын бүтээгч энергитэй, бүтээгч гаралтай гэдгээ ингээ марцсан. Тэгээд нийгэм маань ямар болж хуурж ийн вэ гэхээр тэ хар ажил хийдэг. Ингээд хар ажил эднэр ингээл хийгээл хүний доор ажиллаж байгаагаа өөрийн цагийг маш хямдхан үнэлж байгаагаа ингээд одоо бүр умартаад тэгээд амьдрал ганцхан л замаар аюулгүй бүс дотор л байж ивэл энэ бол энийг ингээд амьдрал гэж ботцсон андуурцсан явж байдгаа. Ингээд ярих юм бол маш удаан одоо маш их юм энерги урсгал орж ирэх гээд байна. Гэтэ бүх юм цагийн цагтай. Тийм болохоор бас тодорхой хэмжээний багаар нээж өгье. Багаар толтий те. Юунда яарах вэ? Хайшаа яарах вэ? Одоо бидний нийгмийн юм худал итгэл үнэмшил бас маш их бид нэг нэгнээсээ өрсөж яарж хайшаа чинь бидээ их яардаг болсон. Их дотоод энэ төв амар амгалан байхгүй их савлгаатай болсон. Тэрийг хэвийн байдал гэд үзсэн. Түгшүүр, санаа зовнилт, сэтгэл готрал, юу эдийн дургуутсал бухимдал гэд ингээд өөрийн биш энергиудыг тээж явж өөрсдийгөө гэж бодож би ууртай хүн гэж өөрсдийгөө тодорхойлж би ийм л хүн, би тийм л хүн те би засрашгүй хүн яад юм би ийм л хүн гэд ингээд өөрсдийгөө кодлоод ингээд сайхан хадаад өгцөн явж идэг. Яг үнэндээ бол тийм бишээ. Хүн болгон жаргах хэрэгтэй. Хүн болгон гэрэлтэй гэгээтэй үнцэнтэй дахин давтагдашгүй тийм сайхан ухамсаруудаа бид нэр энэ биеийг те биеэл тордоо гаднаас нь тордоод энэ биел одоо үхчих юм бол би үхлээ гэж боддог болвол тийм биш байгаад байгаамаа. Бидний ухамсар, бидний сүнс, бидний тэ дотоод мөн чанар маань энэ биеийн дотор яг нөө хувц өмсөөд ирдэг шиг хувц ингээ бид нэр солидог шиг энэ биеийг ингээд ашиглаж байгаа. Өөрийнхөө утга учир даалгаварт одоо тааруулж тийм. Тэгээд бид нэр жинхэнэ амьдралын энергиэр ингээд тижээгдээл амьдралтай хамт ингээ хоршин хөдөлж ажиллаад бүжиглээд амьдралыг юм хүнд хэцүү биш болгож харин яг бүжиглж байгаа юм шиг ингээд өнгөрөөхөр гээл залуу сайхан цоглог
яваал идэг. Тийм гадны их шуналт ачаал хэрэггүй болчдөг. Яагаад гэвэл дотооддоо бүр юм сайхан бүр дотоодосоо ингээд дүүрээд идэг болохоор эхлээд хамгийн гол нь өөрийгөө дүүргэж өөрийгөө хайрлж дүүргчээд бид урсган түн энэ урсаж ирж байгаа энэ урсгал сайхан энерги хуваалцах хэрэгтэй. Би ингээд өөрийгөө яриад байж гин гэж төсөөлөөгүйгээс гадна гэтээ би төсөөлсөн байна. Төсөөлдөг байсан. Би ярьдаг болох юм болоо өөрийгөө ингээд ярьж гин хүмүүст юм ингээд тайлбарлаж тайлж өгж гин гэж боддог байсан. Гэтээ маш их айдаг байсан. Энэ бол яахын аргагүй бидний бас нэг блог. Ягаад гэвэл сүнслэг юм ярьчвал, мэдрэмжийн талаар ярьчвал, онгодын талаар ярьчвал, бурхны талаар ярьчвал намайг одоо ийм шашин машин гэд ойлгочихно. Намайг одоо мэдрэл муутай галзуу гэд ойлгочих юм байна гэдэг юм маш их юм тэмцэл одоо тийм ичингүрэл айц шүмжлэхээс одоо шүмжлэлээс айх айц ийм юмнаас айх айц гэж бид нэр ингээ бүх сайхан эгонууд ингээд далаа эрэг ингээ өөрийгөө цэвэрлээд далаа эрэглүүгээ хамаг хоогийг ингээ гаргаж хайж идэв штэ Тэгээд яг тэгж байгаа юм шиг бид нэр айцтайгаа нүүр тулах болгонд тэр болгоныг ингээ цэвэрлж өгч идэг. Тэгэхээр ер нь бол тухтай бүстэй суугаад байх нь бас тийм ашигтай зүйл ерөөсөө биш. Бид нар болохоор бүгдийг мэддэг тухтай бүстэй л суугаад байх юм бол яг л ян таан төлөвлөөд байх юм бол би яг цагийн $1 олно. Тэгээд яг тэр хуваараараа ажиллаад сарын тэдийг олно гэсэн бол яг тэдийгээ олоод хуримтлаад ингээ явах юм бол аж жаргал ирэх гээд байна гэл бодоод идэг. Хизээн нь амьдрах гээд байгаа нь мэдэгдэхгүй. Тэсэлэдэг, төвчээлэдэг. Бүр зүгээр нэг ажиллаа сольчих юмсан да гэд айцтай сууж идэг Тийм байхад юу сүнслэг юм бас ярьж гарч ирэх хэцүү. Шүмжлэл янз янзын байж болно хамаагүй. Гэтэ нөгөө нэг хүн өөрөө би ганцаараа биш. Бас долгио нэгтэй хүмүүс маань надтай нэгднэ гэдэгт итгэлтэй байхад энэ зүйл бол бас тийм ч амар зүйл ерөөсөө биш байсан байна гэдгийг ингээм ухамсар сайхан нээгээд гийлгээд гийгүүлээд өгчөж байгаа юм. Тэгэл нэг удаа л нохооно сайхаа болчвол дахиж нохооноос айхгүй. Хэр аргийн нохооноос айхгүй тий. Нэг тэрнтэй адилхан нэг л айцтайгаа нүүр тулаад за маа яат хийчүүл тэр блог тайлагдана. Тийм болохоор хэрвээ миний яриа танд ямар нэгэн зүйл санагдулсан тий магадгүй та өнөөдөр сэтгэл готролд орсон магадгүй яг энэ эго ухамсар хоёрын дунд ингээд гаццсан дотоод одоо аль нь эго дуух болов аль нь миний дотоод бол аль нь бас ингээд маш их ингээд одоо мэдрэмжүүдийн дунд гаццсан энерги чи урсгал ингээд гүйж өгөхгүй ягаад гэвэл би өөрөө их цэвэрхэн ариун бас их өргөн уудан байж надаар дамжуулж маш их юм энерги мэдээлэл солилцоо одоо тэр дээрээс энэ хүмүүст дамжуулагдах ёстой одоо ченнелинг гэж ярьдаг тий тэр зүйлүүд ингээ орж ирд юм аа. Тэхийн тулд эхлээд хүн өөрийгөө яг цэвэрлэх хэрэгтэй. Тэгээ яг эгогоо таньж мэдэж ажиллаж устгахын шууд устгаж ямар ч хэрэггүйг шууд устгаж өөрийгөө засаж хөгжүүлж залруулж уучлалт гуйж бас хайрлж хүлийн зөвшөөрж ингээд маш их ажлыг бас өөр дээрээ хийж байж бидний чакра хүрднүүд бас сайхан тавигдаж өгдөг.
Тэгээд өдөр өдрөөр урагшилсаар өдөр болгон тэр сайхан цэвэр агаар руу ингэж тэмүүлсээр агаад лавл хуучин амьдрал руугаа л хизэж буцаж очихооргүй болцсон. Бэдийн хайр биш зүйл рүү, үнэн биш зүйл рүү хий хоосон шоудалт 7 хоног болгон магадгүй 2-7 хоног болгон тийм трама хохирогчийн дүр тоглох, аврагчийн дүр тоглох гэл ингээл яг үзэгдэл донд ингээд нүдээ хуурхаа болоод дотоод мэлмигээ сэрэя гэд зүр сэтгэл сүнсчин шийдээ дуудлага автсан. Ажлаа эхэлчлээ тийм. Тэрэнд нь сайхан туслал өгөх хэрэгтэй. Бясалгалаар, йогоор, амьсгалын дасгалаар зүгээр байгальд алхаснараа өөр өөртөө итгэснээр энэ бол замгүй зам. Материалын ертөнцийн зам бол их сургуулаа за төслөө мэрэгжлээрээ дадлага хийлээ, ажиллаа, инглээ тэглээ гэх тээ. Аль эсвэл нэг 8 хийлээ, инглээ тэглээ, эсвэл хүнтэй суулаа, инглээ тэглээ ингээ нэг юм бас ойлгомжтой юм шаблонууд, загварлууд байдаг болвол тийм болохыг хүсэж ивэл тэгээ гэдэг юм нөхцлүүд их байдаг болвол яг үнийг хэлэхэд шинэ ертөнцид шинээр төрсөн энэ ухамсар тэрүүгээрээ амьдарч байгаа төрөнтэйгээ нэгдэж амьдарч байгаа таны шинэ ертөнцид бүх юм боломжтой болж эхлээ. Таны оюун ухаан чинь тэлээл ахвална. Яаж юм бэ гэдг нь сонирхолтой. Тийм болохоор тэр замгүй мэд харагдж байгаа замаар жим тавьж амжаагүй байгаа ой модны замаар жимч хөтчин байж өөрийнхөө үн цэнийг олж аваад хайр талархал баялаг баясал амар амгалан аниргүй сайхан үзэсгэлэн гоогоор дүүрч авч аваад хуваалцах хэрэгтэй. Энэ яг бид нэр шин төрөлт хийчээд бүр тэнгисийн нөгөө талд нь гарчаад яг энэ ирж байгаа шинээр төрөх гээд ирж байгаа энэ сүнснүүдийг үлгэдэж авдаг хөтөчнөр их байдаг болсон. Тийм болохоор дотоод хүнээ ялгаж салгаж магадгүй яг энэ аялалтаа ганцаарч живэл өөрийнхөө учрыг олохгүй байгуул хүнтэй ярилцах хэрэгтэй байгуул холбогдоорой. Туслая. Бүгдээрээ хамтдаа хөгжиж бас өргөжлүүлээд бас цаашид видеогоо хийн. Надаас асуултууд асуугаарай. Ямар шинж тэмдгүүд илэрж гин те. Тэр болгон дээр чи сайхан зөвлөд өгье, замчлаад өгье. Хамтдаа одоо таны дууран чин ингэж харж исэн бол ингээд хэлээд бүр харах үнцгий чим сайхан тэлээд өгье хамтдаа. Ягаад гэвэл таны дотор бүх юм байгаа та зүгээр л мартцсан. Таны дотор бүх юм байгаа, таны дотор баялаг байгаа, таны дотор бүтээгч байгаа. Бүтээгч ухамсар дотор унтчихснийг та мартцсан. Одоо сэрж байгаа болохоор сайхан санахч чинь туслаад өгье. Тэгээд энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа, талархаж байна. Гялалаа. Тэгээд хүн болгоны хүсэлчлэн биелэх болтугай. Бас хүсэл болгон мэрэгэн байх болтугай гэж ерөөй.